Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын их сургуулийн номын сангийн ховор ном Монгол бичгийн уншлагын танхимаас та бүхэндээ үндэсний бичиг үсгийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Энэхүү богино бичлэгээр бид энэ тус уншлагын танхимд хадгалагдаж байгаа толичгүүдээс танилцуулах юм зорилготой байгаа юм. За ер нь монголчуудын толичгийн уламжлалыг шүрдэж үзэх юм бол Сянбын улсын үеэс ахуулаад толичгтэй байсан тухай баримт нь сурвалжчгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. За мөн 1282 онд жишээлх юм бол Юан улсын үед нэвтрхий толийн бар сэлж биелэж тархааж байсан тухай мэдээ баримтууд байдаг. Монголчуудын толичгийн уламжлалыг аваад үзэх юм бол манай уламжилж ирсэн толичгүүдийг төрийн номын хэлний толичгүүд болоод шашин номын толичгүүд гэсэн юм үндсэн хоёр салбарт авч үзэх боломжтой гэж Шагдар Сүрэн багш бичсэн байдаг. За ингээд нэвтрхий тол гэхлээр одоо бидний энд харагдаж байгаагаар бол Монголын нэвтрхий тол гэдэг энэ нэвтрхий толгийн нэг жишээ харагдаж байна. 2000 онд хэвлэгдсэн. За эндээс бол Монгол улсын тухай одоо олон баялаг мэдээллүүдийг авч болох нь байна. За дараагийн энд харагдж байгаа толиос гэх юм бол жишээ нь энэ 36-ын тайлбар тол гэдэг ийм толичг байгаа. За энэ 36-ын тайлбар тол бол бас манай нэвтрхий толын зүйл дотор нэлээд эртнийдээ тооцогддог ийм толичг 1927 онд анхны болоод дараагийн хувилбаруудаар гарч ирсэн. За энэ бол 1959 онд хэвлүүлсэн их нь харагдаж байна. За энд биднэрт Монгол Улсын дөрмийн тол гэдэг шагжгаан зохиосон тол харагдаж байна. За энэ тол бол нийт энэ тол бол шагжгай толио гаргахдаа бичгийн хэлний үг болоод ардын ярианы үг за тэгээ шинэ хөгжлийн үг гэсэн үндсэн чиглэлтэйгээр хийсэн байдаг. За жишээлбэл энд одоо нүүд гэдэг үгийг тухайлах юм бол 43 одоо нүүд алдах, нүүд ирэлэх гихшлээд 43 янзын холбоотой нүүдний тухай холбоо хэллэг үг хэллэгүүдийг оруулсан байдаг. Гэхмэчлэнгийн бас нэлийн монгол бичгийн баялаг толтой ордог ийм толичг байгаамаа. За та бүхэнд харуулж байгаа дараагийн толичг бол энэ нийлээ 4 бот байдаг. За энэ хилцүүн толичг бол тонгоруу тол гэдэг ийм толичг байгаа. За энэ одоо миний хувьд магистрийн зэрэг хамгаалж байхдаа хийжсэн толичг байна. Жомогш удирдлагаар. За энэ хилцүүн тол бичгийн хамгийн гол онцлог нь юу гэдэг гэхээр кирилл үгийг монгол бичгээр яаж бичвэ гэдгийг харахаас гадна зөв бичиг дүрмийн дагуу яаж одоо хувилах вэ гэдэг хувилийн кодыг тавьж өгсөн байдаг учраас бас их давуу талтай болдог ийм толичг байгаа юм. Энэ тонгоруу толичгийн тухайд бол монгол үгийг араас нь одоо хамгийн төгсгөлөөс нь агаас нь ингээд толгоолоо тавьсан байдаг. Тэгэхээр аагаар л өгсөн бүх үгүүд нэг доор орчихсон байгаа. Ийм толичг ямар хэрэгтэй байдаг вэ гэхээр одоо монгол үгийн бүтэц дагавар нэг даваараар бүтсэн үгнүүдийг нэг доороос нь харах боломжийг олгодохоор хэлний хүмүүст бас их нэлээд чухал ийм толичг байдаг юм аа. За дараагийн энэ одоо монгол хэлийг судлан шинжилдэг болоо сонирхдаг хүмүүсийн хувьд одоо баг ширээний гэж нэрлэж болохоор нэг толичгийг тарагч байна. За энэ тол бол Монгол Улсын язгуурын тол гэж эцсийн цогтгоон толичг байгаа юм. За энэ толичгээс бид юуг мэдэж болдгоо гэхээр монгол үгийн гарал одоо ямар язгуураас ямар үг гарсан бэ гэдгийг одоо дэлгэрүүлж үзэх юм боломжтой толичг байдаг. За энд болохоор үрт ургамлын зурагт тол гэдээ бас их ач холбогдолтой сайхан толичг харагдаж байна. За энэ толичгийн давуу тал юу гэдэг вэ гэхээр Монголын одоо олон ургамлуудыг зурагтай за тэгээд дээрээс нь латин нэр томьёотой тавьсан байдаг учраас ургамлын олон зүйл нэрийг бас латин нэрээр нь хөөгөөд одоо тодруулахад их тус олж исэн ийм толичг харагдаж байна. Та бүхэн хэрвээ одоо монгол бичгээр гарсан эрт эдүгээгийн олон зүйл толичгтэй уншиж танилцъя, судалж шинжилье гэх юм бол Монгол Улсын их сургуулийн ховор ном Монгол бичгийн уншлагын танхимаас бас ирж үзэж болох юм. За тэгээд эцэст нь одоо багшийнхаа үгээр энэ хүү богино бичлэгийг дуусгая гэж бодож байна. Тэр бол их хэлнийхээ үг бүрийг эх орныхоо чулуу бүрийг хайрлаж аваарэ гэдэг Жомогшийнхаа үгийг хэлж та бүхэнд бас улам цаашаа монгол хэлээ судалж ажиллах ажил үйлсэд амжилт хүсье.